Засварын газар шигсэн байна. Засварын газар ерөнхийдөө ийм байдаг юм байна. Нөгөө нэг синтетик тос мос аягүй ихтэй, органик тос ихтэй байдаг. Тос ихтэй болохоор тэгдэг юм шиг. За дэгдэмхэн органик нэгдэл бол гайгүй. Формалдехайд нэлээд өндөр гартай байна. Засварын газар. За тэгээ энэ засварын газраас би гараад үзье заа. Гараад үзье. За гадаа ирээд нэг формалдехайд бол нэг өөрчлөгдөхгүй юм шүү. За PM буюу particle matter-ууд нь богороод ирж байна тийм. За нэг жоохон дээшлээд харъя л та. За сая би доод давхарлуулсан гараад ирэхэд график нь нэмэгдээд буцаад дээшээ гараад гадаа гараад ирэхэд бууж байгаас органик нэгдлийн график. Тэгээ гадаа байгаа график маш ичимтэй доошоо бууж штэ формалдехайд тий. За тэгээ ер нь бүх автосрын газрууд ийм байгаа л гэж бодож чинь төстэй л харагдаад мэдрэгдээд идэв шүү дээ. Тэгэхээр яг нэг онцолж шилж байгаа юм биш. Ер нь автосрын газрын нөгөө нэг гаражууд нэг иймхүү байд юм байна шүү. Ажиллаж байгаа хүмүүс нь одоо маск зөөх хөстэй байж магадгүй. За тэгээд нөгөө лампын гэрэл энэ формалдехайд гэдгийг бол устгах юм байна. Яагаад устгадаг вэ гэхээр лампын гэрэл нарны гэрэлтэй их төстэй байд юм байна. Халуунаар нөгөө нэг инфра улаан туяа хит ягаан туяа ч юм уу цацруулж байгаа болохоор тэгэхээр лампын гэрлүүдийг магадгүй иймэрхүү газруу тавих нь зөв байж магадгүй. Тэгжээж нөгөө формалдехайдыг задалдаг юм байна л та. Энийг буугаад ороод ирж штэ. За бусад үзүүлэлтүүд бол энэ өнөөдөр бол цэвэрхэн өдөр шүү дээ. Агарын чанар. За энийг бас ингэ доошлоод яачих юм шиг нөгөө 100 муу ч юм орчих байна. За ингэ хивийн нөхцөл гадаа орчиж байгааз. Тэгэхээр өнөөдөр 3 сарын 10-нд Улаанбаатар хотын одоо энэ яг автоплаза 3 дугаар сургуулийн орчимд бол агарын чанар хивэн байна. Гараж руу ороход бол ямар ийснийг сайн харсан те. Энэ формалдехайд маш өссөн. Органик нэгдэл бас өссөн харагдсан.